Тэр өсөж харин би буурах ёстой гэж хэлсэн байна. Энд хэлж байгаа Иохан бол Есүс Христийг ирэхээс өмнө аль үжээ алдаршсан юм хүн байсан. Тухайн үед гэтэл энэ алдар нэртэй болсон, олонний танил болсон энэ хүн олонний дунд зогсоод би буулж харин Христ өсөх ёстой гэж хэлсэн байна. Бидний бичиг баримттай бай. Бид нар хэн нэгэн бай. Энэ бол хүмүүс бидний дотор байдаг асуудлууд байхгүй юу? Та гэрүүл дотроо хэн бэ? Хайртай дотор чинь хүмүүстэй чи юу надад хайртай юм уу, хайргүй юм уу? Тэ? Би юу энэ гэрүүл дотор чи юу хэн юм? Бидний энэ тухай асуудал маргаан үүсгдэг бид нар, тэ? Хамт олонны дундаа байхгүй байж байгаад хүрээд ирэхлээр хинч таныг тоохгүй бол та юу гэж боддог вэ? За би юу нэгдэр дунд ер нь байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй байна гэж. Та ямар нэгэн зүйлийг та хийгээд үнгээд хийснийхаа хариуд зохистой үнэлгээ гэдэг юм уу, зохистой бенефит гавьяа шагналаа авахгүй болохоор бид нар дотроо бохомдож эхэлдэг. Эний чинь уг нь би хийсэн шүү дээ гэж. Тэгээ хийсэн ч ялаа хийгээгүй ч ялаа байх юм бол хийхгүй байсан ч гэсэн ер нь яа гэв. Энэ болгон бидний хүн болгоны дотор байдаг байр суурь би хэн бэ? Би хэн байх вэ гэдэг талаар бодлоо байхгүй. Библийн эсгээр харах юм бол Иохан дээр дагалдагч нар нэрээр түүнд асуулт тавьж байгаа. Есүс танаас сүлд гарч ирсэн тэр залуу танаас илүү олон хүнийг өөрийнхөө араас дагуулж штэ. Та энэ юу бодож байна гэсэн. Гэтэл Иохан нь юу гэж хэлсэн бэ гэхээр би буурч Христ өсөх ёстой гэж хэлсэн. Дээрээс түүх ярьж байгаа. Энэ хүнийг бол Томас Малколм Маргарет гэж. Энэ хүн бол одоо 1903-аас 1990 оны хооронд амьдарч байсан ийм Английн одоо сэтгүүлч хүн байсан байна. За энэ хүний одоо хийсэн одоо алдартай чухал хамгийн чухал одоо үнэт хийсэн зүйл нь юу гэхээр энэ хүн бол барууны ертөнцид бидний нөгөө сайн мэддэг одоо Тереза гэж байдаг тийм католикийн одоо гигантин гэж хэлдэг Тереза асар олон хүүхдүүдэд энерги нэгүслийг үзүүлсэн тийм ээ одоо бүхэн төлөвлөлтний одоо 20 дугаар зууны түүхэнд одоо гигантнээр алдарсан эмэгтэй Тереза ихийг барууны ертөнцид таниулсан ийм гайхалтай сэтгүүлч юм байсан байна. Энэ хүн залуухан байхдаа энэ хүн Христ итгэсэн байна. Христ итгэсэн. Одоо ярьсан байна. Юунд тухай энэ хүн ярьсан бай гэхээр энтгэгт очиод залуухан байхдаа голын усанд сэлжээж байна. Ингээд хөнгөө шахуу тийм газар ингээд нэг юм шар залуу те залуухан тийм англи залуу усанд сэлжсэн. Гэтэл бие ингээд сараагаар ингээд бие хочсон нэг тийм валик бүсгүй ирээд тийм усанд орсон ба. Тэгээд мань хүн болохоор дотроо бодсон байна. Зүрх сэтгэл дотроо тэр эмэгтэйг одоо харахыг хүссэн. Тэгээд мэдээж одоо ийм залуухан тэгээд англи өндөр боловсролтой энэ залуу одоо усан сэлж байгаад энэ эмэгтэй бол надад татгалзахгүй дээ гэж дотроо бодсон. Өөртөө маш итгэлтэйгээд нөгөө эмэгтэй рүү дөхөж очсон ба. Тэгээд нөгөө эмэгтэй сарыгаан тайлаад усан дотор одоо усанд орсон байна. Тэгээд ойролцоо очоод тэр дотор тэр үед бол залуу хүний хувьд үнэхээр тэр нүдний хүсэл, биеийн хүсэл хамаг бие сэтгэлээрээ энэ эмэгтэйг эзэмхийг хүсэж зорж очсон. Тэгээд дөхөж очоод тэр эмэгтэйтэй харс тулгарсан эргээ хартал тэр эмэгтэйгийн хуруунууд нь байхгүй байсан. Хамар нь байхгүй байсан. Уруул нь байхгүй байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ эмэгтэй хулган яр тэмбүү гэдэг аимшигтай өвчин тус. Тухайн үед бол тэр энэ өвчин бол маш аимшигтай одоо хүний зөөлөн идэг, тийм ээ зөөлөн хамар уруулаас нэхлээд иддэг ийм аимшигтай өвчин дэлгэрсэн байсан. Энэ эмэгтэй тийм өвчин туссан байсан. Тэгээд энэ бол энэ хүн тэр эмэгтэйг харахтаа ямар тийм ээ одоо ugly woman гэж хэлдэг. Ямар бохир одоо муухай царайтай ийм эмэгтэй вэ гэж энэ хүн дотроо бодоод босч иргсэн байна. Дөнгөж иргэх тэр акшн энэ хүн юуг ойлгосон бэ гэвэл үгүй энэ эмэгтэй тийм муухай биш. Харин
энэ эмэгтэй ачаадж хүссэн миний зүг сэтгэл энээс илүү яг тэнгууд туссан мэт тийм агли бохир юм байна гэдгийг энэ хүн ойлгож гэмшсэн байна. Ингээд энэ хүн Христээр ирсэн. Ийм бохир зүг сэтгэлтэй би явсан юм аа. Тэгэхээр өнөөдөр Христээр ирдэг олон зуун хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн нэгэн шалтгаан нь юу вэ гэхээр Иесус Христ бидний хинбэ гэдгийг бидний зүрхний гүнд тултал ойлгуулж өгдөг. Яг үүндээ бидний олонх нь гадна харагддаг шиг байдаггүй. Бидний зүрх сэтгэл дотор зүрхний гүнд атгах сэтгэл, хорон санаа, гүжирдлэг, атаархал, хүсэлт ачаал, гинт зүйлсүүд бидний зүрх сэтгэл дотор нуугдж байдаг байхгүй. Үүнийг ангаахын тулд, эмчлэхийн тулд Иесус Христ энэ дэлхий дээр ирсэн юм аа. Иесус Христ энэ дэлхий дээр хэрвээ ирээгүй бол энэ дэлхий юу болох байсан болоо? Та нар тэгээ бодож үзээрэй. Тийм учраас Христийн чуулганууд 7 хоног болгон өргөж хамсдаг. Тийм учраас бид Библийн сургаалуудыг бид сонсдог. Христийн чуулган дотор огт гэмгүй ариун хүмүүс цуглаад энэ эндэр дээр ариун хүмүүс өөрийгөө гайхуулах гэж зогсдоггүй. Харин гэмт нүгэлтэй ёс бус хүмүүс Христээр зүрх сэтгэлээ өөрчлүүлж эдгээлэхийн тулд ирж идэг. Өөрөөр хэлэх юм бол Христийн чуулган нүгэлт хүмүүс цугладаг газар. Би нүгэлтэй, та нүгэлтэй, би нүглээрээ адил. Нүгэлгүй хүнийг энэ дэлхийн хаанаас ч бол. Та нүгэлтэй юу? Би бол нүгэлтэй. Манай Стивкийн пастор хэлдэг те би бол нүгэлтэй. Нэг гараа өргөн, хоёр гараа өргөн, би бол хөлөө өргөн те. Би дөрвөн өчөө дөрвөлнгийн өргөд би бурхны өмнө гинтээ нүгэлтэй. Энэ Английн алдартай сэтгүүлч тийм ээ. Зөв сэтгэлээр би буурах ёстой юм байна. Харин миний дотор жинхэнэ гимшил байж Христ алдарш учиртай юм байна гэдгийг амьдралаараа бидэнд бичсэн байна. Тэнгэрээс өөрт нь өгдөөгүй бол хүн юу ч хүлээж авч чадахгүй гэж. Би бол Христ биш гэж хэлсэн байна. Хинт ч юу ч Бурханаас зөвшөөрөгдөхгүй бол өгөгдөхгүй гэж хэлсэн байна. Бурханаас зөвшөөрөгдөхгүй болол өнөөдөр бидэнд амнаас эрүүл мэнд зөвшөөрөгдөхгүй. Бидний амьдрал зөвшөөрөгдөхгүй. Бурханаас надад зөвшөөрөгдсөн учраас би амьдарч байгаа гэж боддог. Бурханаас надад зөвшөөрөгдсөн учраас миний гэр бүл надтай хамт байна гэж боддог. Бурханаас зөвшөөрөгдсөн учраас би хүүхдүүдтэй гэж боддог. Энэ болгон алдар нь Бурханд байх учиртай. Бидэнд биш. Мэдээж бид нар өөрсдийнхөө зүгээс хийх ёстой хариуцлагууд биднэрт байгаа. Тэрийг л бид нар хийнэ. За Монгол хүн гэж бодъё. Тэнгэрээс Бурханаас зөвшөөрөгдөөгүй бол бид нар Монгол хүн байх уу та нар боддоо. Та өөрөө хичнээн зэрэгчлөөтэй байсан та ээж аваагаа сонгоогүй байхгүй. Та хизээ төрөх вэ гэдгийг сонгоогүй. Та дэлхийн 2 дугаар дайны тэр хүнд жилүүдэд төрсөн бол яах вэ? Бид энийг сонгоогүй. Та эсвэл 12 13 дугаар зууны тэр дайн байлдаантай улс тэр цаг үед төрсөн бол яах вэ? Бид нар цаг хугацаа сонгохгүй шүү дээ. Энийг Бурхан биднэрт төрүүлж өгсөн байдаг байхгүй юу? Та энэ хорвоо дээр ирэхдээ ямар сонголтгүйгээр ирсэн. Нэг л мэдхэд та тэр гэр бүл дотор тэр аав ээж тэр өвөг удмын дунд удам залгуулад та төрсөн байхгүй юу? Тэгвэл яг энэтэй адилхан энэ хорвоогоос бид нар хизээ хаана хэрхэн хаашаа явах вэ гэдгийг бид нар яг бид нар ажил маягл хийгээд бид нар явж болох боловч хизээ бид нар чад хийх гэдгийг бид мэддэггүй байхгүй. Тийм учраас бид нар сэрэмжтэй, болгоомжтой, аюулгүй байдлаар бид нар эрхэмдэж бид нар амьдардаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар энэ хорвоо дээр эрэхтэй ямар сонголтгүй ирсэнтэйгээ адилхан энэ хорвоогоос бид нар бас явахдаа ямар сонголтгүйгээр бид нар явдаг. Тэгвэл энэ сонголтыг хэн хийдэг юм бэ гэж? Энэ сонголтыг Бурхан зөвшөөрдөг. Бурханы зөвшөөрөл. Тэгэхээр энэ тухай Библи бидэд хэлж өгч байна. Тэр өсөж харин би буурах ёстой гэж. Та гэр бүл дотроо тэгвэл энэ зарчмыг бид нар яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Та найз нөхдийнхөө дунд, та хайртай дотныхоо хүмүүсийн дунд,
та гэр бүл дотроо хэрхэн доош орж үйлчлдэг хүн бэ? Эсвэл та гэртээ орж ирэл хоймох залраал хүмүүс танд үйлчлээл, таныг хүндлээл ингээд сууж идэх хүн үү? Буудан дээрээ суугаад, удирдлага аваад, хүмүүсийг зараад, тэ? Би өөрхийн тэргүүн чи би бүгдийг чинь хийж гэн, би бүгдийг олж гэн, би мөнгө олж гэн. Та нар мосанчууд юу нь үгж байгаа? Та ингэдэг хүн үү? Эсвэл та бүх хүмүүс хайраар хариу нэхлгүүгээр үйлчилдэг хүн үү? Хэрвээ та хайраар хариу нэхлгүүгээр үйлчилдэг бол тэр чинээгээр Бурхан таныг өргөх болно гэсэн юм. Есүс энд яагаад энэ тэгвэл хамаатай юм бэ? Есүс яагаад өргөгдөж тэгээ бид яагаад доошоо байх ёстой юм бэ гэж. Би түрүү танад энэ жишээг маш тодорхой байсан тийм. Тэр Английн сэтгүүлч яаж Христэд нөр учрсан гэнэ? Тэр хүн зүрх сэтгэл дотроо ямар хортой тийм ээ гэмт хүсэлтэй явсныгаа тэр хүн мэдээд Христээр ирсэн баг. Тэгээд тэр хүн уучлалыг олж авсан. Өөрөөр хэлбэл Христ хүний дотор өргөгдсөн байна гэж. Ер нь таны хувьд яг Есүс юу хэм бэ? Та юу гэж бодож байна? Есүс. Есүс таны хувьд Америкийн шашин уу? Эсвэл таны хувьд хүзүүнд чинь зөөсөн загалмаа юу? Эсвэл гэрээч нь хандар байдаг зураг уу? Номын чинь санд байдаг энэ Библи дотор л байдаг Бурхан юм уу? Ер нь Есүс хэн юм таны хувьд? Эсвэл түүхэн алдартай хүн юм уу? Есүс улс төрч юм уу? Эсвэл галзуу солиотой хүн юм уу? Есүс яг хэн юм бэ? Таны тухайд бодож үзчихсэн үү? Яагаад ер нь Есүс? Өнөөдөр соёл хүндрэлтэн өнөөдөр Есүсийн тухай яасыг ярьд юм бэ? Яасыг Есүсийг өнөөдөр хүмүүсд ярьд юм бэ? Тэ? Есүс байхгүйгээр энэ мэдлэг боловсрол энэ одоо техник технологи ер нь байсан дээр юм биш үү? Яагаад заавал энэ хүндрэлтэн энэ одоо мэдлэг боловсролынхон донд энэ шинжлэх ухааны ололт амжилтын донд заавал Есүс Христийг авчирч ингэж наах ёстой юм. Энэ хүчрхэг улс гүрэн Америк тийм ээ ерөнхий гишүүн тангараа өргөхдөө Библиэд гар тавьж тангараа өргөж байгаа шүү дээ. Бидний өдөр тутмын хэрэглэдэг доллар тэр доллар дээр бид нар Бурханд итгэдэг гэсэн бичиг байгаа. Яагаад? Эдгээр асуултыг та бодож үзчихсэн үү? Энэ Есүс яг хэн юм бэ гэж? Есүс Христ бидэнд хайр уучлал өгөх гэж ирсэн. Яг үүндээ бид нар бол маш тийм одоо юу гэвэл хүн өөрөө маш нүгэлтэй байна. Хүн өөрөө. Бид нар өнөөдөр Монголоос их их тохиолдолд бид нар сөрөг мэдээлэлүүд бид нар ирдэг тийм үү? Ингэж хүүхдийг хүчрхийлж гинэ. Өөр гэртэн дөнгөж байгаа зодож гинэ. 4 настай хүүхдийг ингэж гинэ. Насан туршийн хүүхдийг ингэж алчиж гинэ. Ингэж хүчрхийлсэн байна. Ингэж гэр бүлийг ингэсэн байна. Ингэж одоо эрүүдэн шүүсэн байна. Энэ болгон чинь хүнээс гардаг evil байхгүй юу? Хүнээс өөрөөс нь гардаг ийм ёрын зүйлс байхгүй юу? Энэ ёрын зүйлс ба штэ. Мэдлэг боловсролтой байгаа ч нэмэргүй, мэдлэг боловсролгүй байсан ч ялгаагүй яг адилхан. Та дэлхийн 2 дугаар данд Auschwitz гэж хориг лагер тийм ээ. Үе олноор шатаас хориг лагерыг та нар мэдэх байх тийм үү? Үүний дурсгал зориулсан одоо музей, Холокостын музей Вашингтон DC-ийн төвд байж байгаа. Тэнд юу болж ирсэн гэж өдөр бүр 12,000 хүнийг өдөр бүр заяа. Өдөр бүр 12,000 хүнийг тэр хориг лагерт шатааж ирсэн. Эмэгтэйчүүдийг үсийг аваад, үсийг хайчлаад, үсийг зүгээр жинлээд зарахын тулд үсийг авч ирсэн. Тэгээд толгойг нь бусаад тэгээд мөрөөрөө нүм нүцгэн жигцэлдэж ороод том тэм өрөөнд хийн зуух нь хорт хийгээр утаад тэгээд тэд нэг нэгээрээ орилдоод тэн дотор хортж өгч байгаа. Та нар одоо өдөрт 12,000 хүнийг гээд бод. Жилд хэд болж байна? Дэлхийн 2 дугаар дайныг өдөөсөн Герман хүндрэлтний түүхэнд мэдлэг боловсрол шинжлэх ухааны хувьд үнэхээр нэг номерт байдаг. Түүхэн алдартай эрдэмтэд
нээлтүүдийг хийсэн эрдэмтэд Герман эрдэмтэд байдаг. Агуу философичд Германод байсан. Тэгвэл яг үүндээ мэдлэг боловсрол чинь юу юм гэдэг асуулт тавьж байгаа. Хүмүүс бид нар ямар чөтгөрийн ямар муу яран юм бэ гэдэг ийм асуудал тавигдаж байгаа. Өнөөдөр хүмүүс бид нар ийм болчиход байгаа юм биш. Хүндрэлтэн бид нар түүхэндээ ийм аимшигтай түүхийг үеийн туршид хүндрэлтэн бид нар хийсээр ирсэн байна. Өнөөдөр бүх дэлхийг өнөөдөр алан хэдэгчнэд айлган жичрэгж байгаа. Шалтгаан нь юу вэ? Хүмүүсийн дотор байдаг энэ гэмт ийм ёрын муу байдал. Хүндрэлтэн бид нар ийм ёрын учраас Есүс Христ бидэнд хайр уучлал өгөх гэж ирсэн. Түүхэн судлаачид эрдэмтэд шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл нотолсон шалтгаан юу гэхээр хүндрэлтний түүхийн туршид ерөөсөө хүн оюун санааны хувьд хамгийн их уруудан дөрөж ижсэн яг тэр цаг үед Есүс Христ мэдлсэн байна гэж байна. Агуу Бабилон, агуу Грек, тэгээ Ром, нөгөө одоогийн тийм парламент хүрсэн тэр газар тийм үү? Яг тэр цаг үед Есүс Христ ирсэн баг. Монгол тал нутагт бидний мэддэг хүннүү сүннүүгийн өмнөх Сямби бүрэн байгуулагдаж, Сямби бүрний яг төгсгөл буюу бүхэл бидний одоо бидний бие суцааргууд нөгөө нэг тийм ээ Монгол цус гэж бид нар ярьдаг шүү дээ. Бидний Монгол их тал нутагт мань улс үндэстэн тэр нийгэм шин давт бүрдэж байсан яг тэр үед Есүс Христ энэ дэлхий дээр мэдсэн. Африкт хүндрэлтний түүхэнд нийгмийн бүтэц дөнгөж эхэлжээс яг тэр үед Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн байна. 2000 жилийн тэртээ. Та дэлхийн бөмбөрцгийг ингээ харах юм бол байгалийн хувьд ингээ харах юм бол яг дэлхийн бөмбөрцгийн энэ олон твүүдийн тэр донд Есүс Христ мэндэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол Есүс Христ хүндрэлтний хамгийн evil тэр цаг үед Есүс Христ хайр үзүүлэх гэж энэ дэлхий дээр ирсэн юм аа. Есүс Христийн энэ хайр юугаар илэрч байгаа? Энэ хайр уучлалаар илэрч байгаа. Бүгдээрээ уучлал гэж хэлдэг. Уучлал. Таны амьдралд уучлал хэрэгтэй юу? Би дөнгөж гэр бүл байгуулж байгаа асуудалтай хэлдэг. Таны энэ хосын энэ гоё одоо харилцаа чинь юугаар эхэлдэг вэ гэж. 3 үгээр эхэлдэг тийм. 247. Ямар үг вэ? Би чамд хайртай. Энэ 3 үгээр таны хосын амьдрал эхэлдэг бол дараах 3 үгээр таны хосын амьдрал үргэлжилдэг юм аа. Тэр бол би чамайг уучлалаа. Уучлал байхгүйгээр нөхдөө миний амьдрал таны амьдрал бүтэхгүй шүү. Таны гэр бүлийн амьдрал хэцүү. Таны аав ээжтэйгээ харилцаа хэцүү. Хань ээжтэйгээ харилцаа хэцүү. Үр хөвгттэйгээ хүртэл харилцаа хэцүү. Бидний амьдрал уучлал гэдэг зайлшгүй чухал. Энэ жинхэнэ уучлалыг Есүс Христ өгөх гэж ирсэн байхгүй найзуудаа. Та өнөөдөр хин нэг зүрсгэлдээ үзэн ядсан хэвээрээ явж гэнэ. Тэгвэл та Христээс тусламж гуйгаа. Миний дотор уучлал өгөөч гэж. Уучлал байхгүйгээр бидний амьдрал урагшлахгүй найзуудаа. Миний амьдрал, таны амьдрал тийм хүнд зүйл тохиолдоогүй байж болно. Гэхдээ та бодоо. Уучлал гэдэг юмыг та дотроо санаж яваа. Есүс Христ бидэнд уучлал үзүүлэх гэж ирсэн. Өнөөдөр ойролт орнод алан хэдлэг тийм ээ террорист энэ хорт тийм ээ айц хүчийг авчирч байгаа ойролт орнодод болж байгаа энэ үйл явдлын ерөөсө цорын ганц шалтгаан нь үл уучлал. 3000 жилийн туршид ойролт орнодын ардун бие биенийгээ уучлах чадахгүй явж байгаагийнх нь хор шиг өнөөдөр бүх дэлхийд ийм эмгэг болж авчирч байгаа. Уучлахгүй. Би 11 онд Израиль очиж ирсэн. Израиль Палестины асуудал, ойролт орнодын асуудал. Ерөөсө цорын ганц шалтгаан нь тэд уучлахгүй. Хэрвээ монголчууд биднийг бусад үндэстнүүд уучлаагүй гэж бид нар ярьна тийм. Монголчууд бид нар түүхэндээ бас маш их хар бараан түүх бид бичлсэн нөхдүүд шүү дээ тийм. Хэрвээ бусад үндэстнүүд биднийг уучлаагүй бид хэрхэн яаж оршин тогтнох вэ?
Хэрвээ бид бусад үндэстнүүдийг уучлахгүй бол хэрхэн яаж оршин тогтнох вэ найзуудаа? Хэрвээ та хажуудах хүнээ уучлахгүй бол хэрхэн яаж таны амьдрал эрүүл, саруул урагшлах вэ найзуудаа? Иесус Христ бидэнд уучлал авчирсан юм аа. Хүн төрлөختөн бид нар уучлал авчирсан байна.